Ер нь бол 5 настайгаас хурдан морь унж эхэлсэн. Тэрнээс хойш 16 нас хүртэл хурдан морь унаад түүнээс хойш морио унаад идлээд морио уяад явж байгаа. Би ч мөр анх одоо нэг 3-4 жилийн өмнө ташуур шүрж сурсан. Нөгөө хонь ялгаж гаад нөгөө айланд нэг ганц хоёр ишиг үлдчихдэг дээ. Тэг гүүгээд баригддаг өөрөө нөгөө сүулдэ нөгөө бахардаж айж гоод тэгээд за морин дээрээс шүүрч гэж одоо хонь дундуур нь тавьж ороод тэгээд нэг ишиг мишиг шүүрж мэгдэг тэгж гад ерөөхдөө ташуур шүрээс сурсан. Тэгээ ер нь бол одоо нодонгоос хойш гэх юм бол нэг 10 гаруй тэмцээнд ороод ер нь 10 гаруй байранд орчоод байгаа. Сая тэгээ нөгөө нэг 10,000 морьны жагсаалд ташуур шүрхээр ороод 5 дугаар байранд орчоод ирсэн байгаа. Одоо нөгөө морио мэдрэх те бас нөгөө өөрийгөө мэдрэх нөгөө биеэ бас дааж ийнү те тонгоочд эргээ босч чадахгүй бас хэцүү. Тэр чигээрээ унчих бас аюултай эрсдэл маш их байдаг. Тэгээд нөгөө морь хүн хоёр нэгдэжээж бинийгээ мэдэржээж тэр ташуурыг бас шүрдэг. Бас нөгөө хурд хүч ахвал цамбаа маш их шаарддаг. Морь хурдтай явж гаад тэгээд хизээдэн тонгоож шүүрэх үү гэдэг нь бас чухал. Онцсон бол Морьтой Монголжингийн холбоо байгуулагдсан байгаа. Яг нодон 4 сарын 22-нд байгуулагдсан. Тэгээ манай аймаг болохоор сая 5 сарын 1-нд Өвөр Ангай аймгийн Хүлгийн Чимэг Морьтой Монголжин холбоо гэж холбоо байгуулаад тэрнийхээ тэргүүнээр ажиллаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ганган морьтон богино зай уралдаан, ташуур шүүрэх, саад шүлжих гэсэн 4 төрлийн тэмцээн явуулдаг. Энэ болохоор дан эмэгтэйчүүдийн дунд явагддаг тэмцээн. Тэгээ энэ тэмцээн болохоор нөгөө эмэгтэй хүмүүсийн эрэмгэй зоримгүй байдлыг гаргаж ирэх, үр хойчтой өвлүүлэн үлдээх, мартагцсан өв соёлоо алдаршуулах гэсэн зорилготойгоор энэ холбоо маань байгуулагдсан.